За сайн байцгаана уу. Цуглах цэг подкастын ээлж дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараараа өхөс бидэн 3 нь геополитик буюу гадаад бодлого гэдэг нэлийн том сэдвийг барьж авлаа. За эхлээд хэдүүлээ өөртөө танилцуулаад явчих. За би магаас эхлэв. За тэрлэгсийн бим битэрж байна. Намир хүрвтэй ороод эдийн 8 жилийг өнгөрөөжээ. За сайн байцгаана уу. Баарын битэрсэн юм хэрдэн байна. Бас намир хүрвтэй ороод 2 дахь жилдээ ажиллаж байна. За миний бие болохоор одон туяа намир группт ороод бас 8 жил болж байна. Мехлабад компанид ажилладаг байгаа. За тэгэхээр өнөөдрийн маань сэдв болохоор Збигнев Брежневский зохиолчтой Шатрын авраг хүлэг ном маань байгаа. За энэ номыгаа хэдүүлээ ярихаас өмнө сонирхолтой байдлаар яагаад энэ номыг ер нь унших болсон юм бэ тий? За бид гурийн хувьд бол уншчаад байгаа шүү дээ. Тэгээ яагаад унших болсон юм бэ? Ер нь яагаад энэ сэдвийг мэдэх хэрэгтэй юм бэ? Гэдэг талаас өөрийнхөө бодлыг хуваалцаа гэж бодож байна. За би багас эхлэе. За Шатрын авраг хүлэг ном маань за уучлаарай нэг жоохон ханаа түрээд идэгж байгаа нэг жоохон хоолой сонготой байна. Шатрын авраг хүлэг ном маань 2022 онд хаа группийн зүгээс ажилтнуудаа уншаарай гэж тарагдчихсан. Тэгээ тухайн үед нь бол яагаад гэдэг юм бодлого зүгээр сонирхоод уншиж ийсэн. Одоо бас бараг 4 жилийн өмнө байна да. Тэгээ одоо яг яагаад тэр нь унших хэрэгтэй юм бэ гэдэг яг бодоод үзсэн юм бол гэж бодож байна. Яг хүмүүс тэгж бодож магадгүй энэ нөгөө улс төр геополитик нөлөөний дэлхийн хэмжээний нэлээд том сэдв шүү дээ. Тэгэхээр зарим нэг хүмүүс энэ номыг унших шаардлага байна уу ч тийм үү, би энийг уншаад ер нь ямар хэрэгтэй энэ ер нь надад хамаарлал үсэ тэгж гэж бодож магадгүй л дээ. Тэгээ хэрвээ тийм бодолтой хүмүүс байвал тэгж битгий бодоорой гэж хэлмээр байна. Яагаад вэ гэвэл одоогийн өнөөгийн одоо бидний одоо нэг дэлхий дээр амьдарч шүү дээ. Дэлхий дээр юу болоод байна? Улс орнуудын дунд ямар сөргөлтөн асуудлууд үүсээд байна уу гэдгийг бол энэ ном дээр бас тодорхой бас нэлээд тайлбарлсан. Одоо жишээлбэл Украин ямар одоо ач холбогдолтой улсын Украин бол Орос ирээдүй гэдэг юм үнсэг гарч ирж байгаа ч гэдэг юм уу те. Тэгээд ер нь бол энэ улс үндэстнүүд хоорондоо ямар их нэгнээсээ хамааралтай болсон дэлхийн өөр ямар их глобалчлагдж байгаа юм ч тийм үү. За тэгээд энэ сүүлд гарч байгаа одоо жишээ нь Ираны жишээ биш те. Америк, Израиль, Иран гурвын дунд одоо болж байгаа зэрэгт мөргөлдөө энэ одоо шууд монголчуудын амьдралд бол нөлөөлж байгаа. Энэ нөгөө газрын тосны эвдийн одоо хомсдол одоо үний өсөлт нь бол одоо бидний хувийн амьдралд нөлөөлж байна, ажил бизнес дээр нөлөөлж байна гэх юм уу те. Энэ бүх юмнууд чинь ингээд бол энэ ном бас орцсон. Унших юм бол одоо юу болоод байгаа гэдгийг бас илүү ойлгох боломжтой болох юм болов уу гэж харж байгаа. Тэгэхээр энэ ном бол том сэдв ч гэсэн биднээс тийм хол сэдв бол биш гэж харж байгаа. Тэгэхээр бол тэрнийг унших хэрэгтэй гэж бодож байна. Улс уртаагаар юмыг ойлгоход хүн болох гэдэг шүү дээ. За манай мөгийн хувьд яагаад энэ номыг унших болов? Би төрүүлээд хятад номыг уншсан. Тэгээд нэг ерөөхдөө авшруулад том зургаар нь харах зорилготойгоор Шатрын авраг хүлэгийг сонгож байсан. За баярлалаа. Миний хувьд болохоор яг манай аав зөвлөжсэн байхгүй яг анх ингээд энэ номыг компаниас өгснийг хараад за олон улсын тавцанд гарч ажилладаг, олон улсын бизнес хийдэг, гадаад худалдаа хийдэг. За ямар нэгэн байдлаар ер нь бол бизнестэй л бол геополитикийн талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Яалтчгүй энэ сэтгэлөө ордог юм шүү тий. Нөгөө улс төрийг чи сонирхгүйсэн чи улс төр чамайг сонирхон гэдэг шиг хэрэг чи бизнес хийж авал заавалчгүй сэтгэлөө ордогоо гэдэг зөвлөгөөг өгчээсэн. Тэгээд энэ номыг бас уншижсэн байгаа. За тэгэхээр номынхаа талаар товч ерөнхийдөө бол мэдээллүүдийг хуваалцъя гэж бодож байна те. За ном маань бол анх 1997 онд хэвлэгдэжсэн. Брежневский маань өөрөө одоо зохиолч гэхээс илүү бас улс төрч хүн байгаа те. За номын хувьд болохоор ер нь Брежневский бол өөрийнхөө одоо амьдралын туршлагыг л багцлаад маш гоё ойлгомжтойгоор бид нэр төрөлчээд байгаа шүү дээ. Тэгэхээр Брежневский гэдэг хүний талаар
мууи маань Ах. на хуваалцаач. Биржинский бол Пош гаралтай Америк байгаа. Яг Совет Union-ийн үед нөө Пош төрж өссөн. Сүүлд Канадад цагаачлаад Харвардд боловсрол эзэмшснээр Америкийн ихэд иргэншилд хүрээд сүүлд 37 дахь 38 дахь ерөнхийлөгчийн advisor-аар ажиллаж байсан тийм туршлагатай хүн байгаа. Ерөнхийлөгчийн зөвлөх Тийм. гэдэг чинь бүр нэлээд ойрхон байх газартай тухайн улсын бодлого үйл ажиллагаанд. За Манай 30-аад ном хэвлүүлсэн байлээ. Тэгээд бусад номнуудыг харахаар бол бүх ингээд багслаад жижиг сэргүүдээр бичсэн. Энэ ном маань болохоор ерөөхдөө бусад номуудаа харьцуулбал илүү том сэдвээр бичсэн ном. Ерөөхдөө нь авч бичсэн. Тэгэхээр яг ерөнхий улс төрийн геополитикийн ойлголтыг авахд бол их төвтэй. Авах. Миний олж мэдсээр болохоор ер нь Америкийн гадаад бодлого боловсруулагчид тий Бержинскийг бол геополитикийн титан гэж нэрлсэн байгаа байхгүй тий нэлээд одоо их багш гэдэг утгаар ч юм уу тий одоо за дэлхийн 2 дугаар дайны араас нөгөө хүдэн дайн явсан шүү дээ. Хүдэн дайны үед болохоор Америк бол яг өөрийнхөө гол юм нөлөөллийг гаргаж авсан тий. Тэр үеийн гадаад бодлогот нь бол боловсруулахад хамгийн том өөрийн нөлөө үзүүлсэн хүн гэж үздэг юм байна л да. Тэгэхээр Бержинский бол одоо Америкийн гадаад бодлогын нэлээд том тийм нөлөө бүхэн хүмүүсийн нэг байх нэ. За тэгэхээр подкастын маань цаг бол харьцангуй бага богинохон байгаа тий. Гэтэл энэ сэдв маань өөрөө ингээ ярих юм бол нэлээд цар хүрээ өндөртэй. Ном маань өөрөө бас ухвал аягүй олон сэдвтэй тий. Холбоод ирвэл аягүй их зүйл байгаа. Тэгэхээр хэдүүлээ эхлээд номоо товчхон нэг агуулгыг яриад өгөө. Манай бимба. Яг товчхон ингээд зөвхөн үйлбэрээр базаад хэлэх юм бол шатрын авраг хөлөг гэдэг нэрнээс нь эхлээд яг тайлбарлах юм бол юу байгаад тах шүү. За дэлхийг өөр ингээд одоо шатрын хөлөг байна гэж харах юм бол тэ Евраз нь өөрөө яг одоо хамгийн гол цөм хэсэг буюу одоо шатраар бол одоо ноён нэмжих юм уу те чухал хэсэг болчиход байгаа. Тэгэхээр ном дээр гарч байгаа санаа бол Евразад одоо нөлөөлөлөө тогтоож байгаа улс үндэстэн бол дэлхийд бол нөлөөлөлөө тогтоох хэмжээний нэлээд тийм үүргэрэлтэй байна. Тийм чухал байх юм шүү дээ. Тийм чухал хэсэг байна гэдэг тэр Евразыг нэлээд онцолж идэв. Тэгээд номон дээр бас гардаг жижиг улс үндэстнүүдийг бол одоо шатрын хүү байдлаар зөвлөлт тайлбарлаад том геостратегч улсуудыг бол одоо жишээлбэл Орос, Европ, Хятад гэх юм уу гэдэг Азиас том улсуудыг бол одоо бас гол тоглогч нар гэж үзээд тэгээд Америк жишээлбэл одоо юу үсээд байгаа юм гэдэг юм уу те Евразд бол Америк ер нь бол хүчний тэнцвэр төдлийг үсээд байгаа. Айл нэг улсын тийм тавангаас нөлөөллийг бол үүсхийг бол Америк хүсэхгүй байгаа ч тийм үү те. Тэнгууд нөгөө талдаа хүчтэй биш ч гэсэн маш тийм чухал байршилтад тогтнодог улсууд одоо Азербайджан, Казахстан, Украин тийм үү те. Тэгээ ийм улсуудын тухай тэр ном дээр гарч байгаа юм. Монголын тухай гарч байгаа юм. За тэгээд улс үндэстнүүд одоо эзэнт гүрнүүдийн тухай үүсэл үүжил хэдэн жил оршин тогтносон яагаад мөксөн ч тийм үү нэлээд тийм олон цар хүрээг хамарсан тийм ном байгаа. Тэгээ гол санаа бол ер нь Евразад одоо хин нөлөөлөлөө тогтоож нөхөрлөө тогтоож чадж байгаа улс ер нь дэлхийд нөлөөлөлөө тогтооно. Тэгэхээр энэ дээр бол улс үндэстнүүд улс орнууд ямар одоо стратеги барьж төлөвлөгөөтэй одоо шатраар бол ямар нүүдэл төлөвлөж чинь гэдэг юм уу тиймэрхүү байдлаас нь тайлбарсан тийм юм байна. Тэгэхээр нөгөө нэг айгүй том гол хүчнүүд гэж гарч ирж штэ тий том гүрнүүд. Тэнгэр гэхээр Америк одоо энэ номон дээр бичигдсэнээр бол Америк тэдэн лөө яаж чиглэх вэ тий Америк дэлхий дээр яаж дэг журмаа тогтоох вэ гэдэг талаар илүү өгүүлээд байгаа штэ тий. Тэгэхээр ер нь бол яг цөмөн Америк гэдэг өнцгөөс харж яриад байгаа тий. Америкийг чинь тэгээд нөгөө дэлхийн цагтаа магтаа гэж ярьдаг шүү дээ. Харин тий том ах юм шүү гэхээр. Тийм зөв. Тэгэхээр миний хувьд бас яг хувь хүний маань хувьд Америкийг бол тийм их судалж байгаагүй одоо сонирхож байгаагүй байхгүй одоо оюутан цагаас ч юм уу тий. Гэтэл дэлхийн
мэдээ гэл те гарангуй дандаа л Америкийн талаар яриад те ийм юм боллоо ийшээ яв зэрэгэлэгч нь ингэж яагэл тэгээд ахаар яагаад ингэ Америк гэдэг юм болоо гэж бодсон чинь ер нь бол Америк бол яалтчгүй дэлхийд нэлээд том хүчин юм яалтчгүй дэг журмыг тогтоох гээд байгаа юм бас гүрэмэг гэдгийг бас харуулад ойлгуулсан гэх юм уу. Тэгээ ном дээр бас нэг хэсэг дээр нь орж ирсэн байдаг нөгөө Америкийн нөлөөлөл, Америкийн оролцоо байгаа газар бол ер нь бол эрхчлөө байдаг, эдийн засгийн өсөлт байдаг. Ер нь бол ихтэй аймаг байдаг ч тийм үү. Ер нь бол Америк бол тэр талаараа одоо улс орнуудад бодлогоороо ч юм уу соёлоороо ч нөлөөлөхийг оролддог гэдэг тийм санаа гардаг. Тэгээ би бас өмнө нь подкаст сонсч ирсэн л да дэлхийн түүхээр ер нь бол нөгөө ардчилсан улсууд хоорондоо байлдаж исэн түүх байдаг юм бэл. Тэгээ Америкийн хувьд бол яг хуу дэлхийг бүх улсыг л ардчилсан болохыг зорддог юм уу гэж бас ойлгоод байгаа. Сонирхолтой юм байна. Тийм ээ тийм. Нэг журам ихтэй харин нэг зориод байгаа. За баярлалаа юм ба. За тэгэхээр хідүүлээ одоо бид гурийн хувьд бол нөгөө энэ номныхаа талаар тодорхой хэмжээнд судалсан учраас ингүүл сонирхолтой гэж бодож байна л та хэдүүл яг номноосоо нэг хайлайтыг тий одоо илүү гоё мэдрэмж мэдрэмж үлдээсэн тэр хэсгүүдэд тодтогоо ярья гэж бодож байна л та. Тэгэхээр энэ дээр мөгийн маань өөрийнхөө хайлайт хэсгийг ярьж өгөөч. Номны хувьд сонирхолтой хэсэг гэх юм уу те. Миний хувьд бууж байгаа хэсэг болохоор Middle-East хоёрт талаар ярих зүйтэй баг. Тэгээд Middle-East улс орнууд нь бүрлэж явах үед маань ерөөхдөө супер паверуудын бусад одоо гүрэн улсууд гэх юм уу. Тэрний нөлөө маш их байсан. Тэрнээс болоод нөө үндэстэн хэл соёлыг ерөөхдөө үл харгалзсан өөрсдийнх нь нөлөөллийн бүсээрээ ингээд улсуудыг хуваачсан. Тэрнээс болоод Middle-East нь одоо Евразийн хамгийн юм одоо бодлонтой гэх юм уу замбрааг хэсэг нь болж тогтсон байгаа да. Тэгэхээр тэн дээр зөвхөн улс төр болон геополитик гэхээсээ илүүтэйгээр бас нэг үндэстэн хоорондын асуудлууд бас байгалаа. Харагдсан. Нэг болохоор. Тэнд яар. Житлэг юм байна. Яг миний нэг онцлог байгаа хэсэг бол яг онцлог зөндөл олон бас хайлайт хэсгүүд нь байгаа. Тэгээд миний хувьд яг онцлог байгаа хэсэг маань цаг байгаа болохоор илүү хүмүүс жоохон бууж магадгүй гэж боддог нөө юу яриа гэж боддог. Эзэнт гүрнүүдийн тухай нэг гардаг л да. Тийм Монголын лидер хичнээн эзэнт гүрнүүд байсан. Тэгээд тэр нь хэдэн жил оршин тогтносон. Яагаад нуруу унсан ч тийм үү. Энэ болохоор жоохон сонирхолтой санагдсан. Тэгээ яг нэлээд олон эзэнт гүрнүүд байсан юм билээ. Том жижиг ер нь бол эзэнт гүрэн гэж үзэхгүй гэдэг нэг шалтгаанаар харуул. Гэхдээ ер нь одоо яг голлох нэг 5-6 том эзэнт гүрэн байгаад байгаа. Тэр Ром эзэнт гүрэн, Монголын эзэнт гүрэн орд юм билээ шүү дээ. Тэгээ Орос эзэнт гүрэн, Османы эзэнт гүрэн, эзэнт гүрэн гэдэг нь Британи эзэнт гүрэн гэдэг нэлээд олон ийм том эзэнт гүрнүүдийн тухай гардаг. Тэгээ энэ дундаа яг эзэнт гүрнүүдийн онцлог юм гэвэл яг Ром эзэнт гүрэн бол хамгийн удаан оршин тогтсон байна. Энэ бол 500-аас бараг 1200 жил. Яг энэ чинь баруун зүүн хуваагдаад тэгээд яг эзээ дууссан гэдгээс ингээ хамаарат юм бол 500-аас 1200 жил оршин тогтсон байна. Тэгээд энэ бол Монголын эзэнт гүрний тухай гарч байгаа нь болохоор Монголын эзэнт гүрэн болохоор онцлог юм хамгийн том газар нутагтай эзэнт гүрэн байсан. Боёо Евразд одоо бусад эзэнт гүрнүүдийн байгаль хэмжээний том газар нутгийг нэгтгэж чадчихсан. Сайн хэлсэн шүү дээ Монголын эзэнт гүрэн. Тэр нь гэхдээ маш богино хугацаанд хэлсэн байгаа. 50-60 жилийн хооронд тэгж хэлсэн гэж байна. Тэр нь бол Чингис хааны нэг үед байлдан агуулж исэн үеийн 50-60 жилд бол маш том газар нутгийг тэлж хамарсан том эзэнт гүрэн болсон. Гэхдээ бас нэлээд удаан болгосон тогтнож чадаагүй. Яагаад гэвэл өөрөө нөгөө газар нутгийн хувьд маш том болцсон. Тэгээд нэгдсэн нэг одоо удирдлага зохион байгуулалт төгөөс ч гэдэм үү те удирдлага зохион байгуулалт танил тавихад дэндүү том болсон байсан. Тэгээд ер нь бол одоо олон хэсэгт хуваасан гэдэг юм уу те. Тэгээ хуваагдсанасаа болоод ер нь бол бас нөгөө улс үндэснийхээ соёл иргэншлийн юмд бол уусгаасан. Тэгээд уусаа тэр үед бол нэг 200 жилийн дараа бол Монголын эзэнт гүрэн гээд уус байдлаараа байхгүй болсон билээ садарсан гэх юм уу те. Тэгэхээр соёл маш хүчтэй байх гэж байна. Тэгээд тухайн яг нөгөө телсэн ч гэдэг юм уу бас Орсын эзэнт гүрэн дээр гардаг л да. Ер нь бол монголчууд болон орсууд маш их тийм хүчээр
цэргийн аргаар гэдэг юм уу жоохон диктатурны байдлаар эзэнт гүрний байгуулж тэгээд бас барих гэж оршин тогтнох гэж хичээж ийсэн. Тэр нь өөрөө бас буруу байсан юм гэж харагдаад байна. Ром эзэнт гүрнийг хараад яагаад тэгж удаан оршин тогтнож байгаа юм бол Ром эзэнт гүрний хувьд онцлог юм нь маш тийм хүчтэй соёлтой байсан. Зүгээр нэг Ромын иргэн би Ромын иргэн гэж хэлэх нэг тийм үг нь өөрөөрөө бахархах тийм мэдрэмжийг төрүүлдэг. Тийм үнэтэй үнд зүйл одоо соёл бүршингдсэн тийм том эзэнт гүрэн байсан байна. Кино жүжигүүд дээрээс гардаг шүү дээ. Би Ром хүн гэл. Тэгж Ром гэдэг үний өөрөөрөө бахархах тийм мэдрэмж хүслийг төрүүлж ирсэн тийм том соёлтой тийм эзэнт гүрэн байдаг. Яг Ром эзэнт гүрний ер нь бол одоо өсөл хөгжил одоо улс төр гэдэг юм одоо барууны Европчуудын хөгжлийн бас өөрчлөж ярьдаг юм л л дээ. Тэгээд холбож ярих гэдэг нь юу вэ гэхээр соёл гэдэг зүйл нь бол одоо цэргийн хүч одоо ямар нэгэн байлдан давал шанс одоо гараар барихаас илүү те оршин тогтноход чухал үр гүйцэтгэх тийм байна гэж ном дээр гарч байгаа. Ер нь бол Ром өөрөө тийм өвчтэй соёлтой байснараа 200 жилийн турш ямар ч тийм савлгаагүй гэх юм одоо гадна дотны нөлөөгүйгээр оршин тогтносон байгаа юм. Ямар ч тийм одоо айц төгшөргүйгээр гэх юм уу тэр нь өөрөө соёлын бат бүү байдал нөлөөсөн байдаг. Улс үндэстнийхөө өөрийнхөө оршин тогтноход тэгээд тэрнээс цаашаа 800 жил ч оршин тогтноход бол тэр соёл нь маш их үүрэг орол гүйцэтгсэн байдаг. Тэгээд яг ингээд харахаар бид нэр одоо ингээд орчин үед ч юм уу компани байгууллага баг хамт олон төр ингээд буулгаад харахаар бас ялгаагүй соёл гэдэг юм үн зүйл гэдэг юмар одоо нэвчсэн байгууллага хамт олон баг бүрэлдэхүүнүүд бол ер нь бол оршин тогтнох урт удаан хугацаанд хамт одоо цаашаа явах юм боломжтой гэж харагдаад байна. Диктатурны гэж яриад байгаа жоохон хатуу гараар барьдаг одоо юм чанс систем жоохон монголчууд бол коммунист гэдэг л тий. Чанс системтэй одоо ингээд шууд өдөртлөг арга барилаар ингээд ер нь бол жоохон чангахан барих гэдэг одоо юм байгууллагын соёл ч юм уу одоо ямар нэгэн баг бүтэц бүрэлдэхүүнүүд бол ер нь бол одоо оршин тогтнох боломжгүй байна л гэж харагдаад байна. Тэгэхээр бол соёл гэдэг зүйл бол маш чухал юм байна. Тэгээд тэрүүгээрээ хүмүүсийг одоо нэгтгэж хамтдаа хол явахд бол соёл гэдэг зүйл маш чухал юм байна. Чухал юм байна гэдэг. Одоо яг намир дээр бас холбохгүй байна. Харин яг намир дээр холбоотой санаа нь бол бид нар ч юм одоо үн зүйлээрээ нэгдсэн. Манай намир гүрвч юм бол 6 үн зүйлтэй 6 үн зүйлийн хувьд бас нэлээд тийм та сургалт дотоод арга хэмжээний зохион байгуулагддаг тийм. Тэгэхэд одоо намрыг маань олж байгаа гол зүйл маань үн зүйл соёл энэ арга хэмжээнүүд маань байгаа болохоор бол энэ ном ингээд яг энэ хэсгийг манай компанитай ингээд уялдаж бууж ирээд айгуу тийм топ буугаад. Тэгэхээр бас бид нар бол ингээд соёлоор нэгдсэн юм хамт олон байгаад байгаа болохоор бас урт хугацаанд доктортой хол явах юм бас боломж суурин бүрэлдээд байгаа юм бол гэж харж байна. Тас ихтгэлтэй байна. Тэгээ яалч ч намрын соёл бас онцлог л та тий. Яг өнөөгийн Монгол компаниудтай харьцуулахад бол зөвхөн үнэт зүйлийн сургалтаас гадна ер нь бол ажилтны хүлээж авахаас ахуулаад чиглүүлэх хөтөлбөрөөр оруулаад тий. За тэгээд ингээд стратеги нэвчүүлэх хөтөлбөр байна тий. Эдгээр нь бүгдээрээ маш гоё соёлоогоо нэвчүүлдэг. Энэ эргүүлээд яг Бямбагийн маань хэлдгээр урт хугацаанд хамт явах юм гоё нэгдсэн хамт олонний бүрдүүлэлт юм болов уу гэж бас бодож байна. За миний хувьд болохоор бас нэг онцлог сэдвийг бүлгийг бас ярих гэж бодож байна л доо. Энэ ном дээр маань одоо 4-р бүлэг дээр нь яг илүү Орос орн илүү одоо Совет Union зөвлөлт холбоот улс нуруу улснаас хойш тэр орнуудын талаар дэлгэрэнгүй бичсэн байгаа зохиолч маань. Тэгэхээр яг Орос орны гадаад бодлого гэд ярихлаар яг Украин орж ирдэг. Тэнгүүд манай хүмүүс маань бол за амьдралынхаа туршлагаар энэ номыг 1997 онд гаргаж бичсэн гэж байна шүү дээ. Тэнгүүд бараг ингээд сая одоо ингээд 2 жил өмнөөс програмчлж байна тий. Их хэлсэн дайн аль 97 онд энэ хүнд харагдсан байгаа байхгүй тий. Бараг л ер нь бол бараг зөвнөд хэлсэн. Яг дайн болно гэж хэлээгүй ч гэсэндээ за энэ бол маш том конфликт үүсгэх ирээдүйн одоо боломжит хэсэг байна гэдэг үг нь бол манай хүн бол хэлчихэд байгаа шүү дээ тий. Тэнгүүд энэ дээр юу гэж гарч байгаа гэхэлээ 4-р бүлэг дээр болохоор
Black hole буюу хар цорхой гэдэг хэсгийг гаргаж ирж байгаа. Энэ нь болохоор зөвлөлт холбоот улс, нуруу уснаас хойших орнууд. За тэгээд нуруу уснаас хойших зөвлөлт улс ямар бодлоготой байсан бэ? Ямар хүндрэлүүд тулгарч исэн бэ гэдгийг бас яриа явж байгаа юм л та. Зөвлөлт холбоот улс, нуруу уснаас хойшоо одоо бусад зөвлөлт холбоот улс, дайсан улсууд шүү дээ. Польш, Мошиг ахуулаад те бүгдээрээ ер нь л айгүй хэцүү нөхцөл байдалд орсон. Нэг юм чиглэлтэй байсан бол одоо ингээд тараад бутраад цаашаа яах вэ? Магадгүй бүр хоорондоо ингээд мөргөлдөө үүсгэх боломж үүсээд байсан байхгүй юу? Станы орнууд гэдэг юм уу тийм. Тэгэнгүүт энэ хэсэг дээр болохоор Бжезинскигийн харснаар бол ер нь бол жоохон хүндрэл үүсээд байна. Яаж юм гэхлээр Америк болохоор ингээд үр нөлөөгөө оруулмаар байна гэж аашд те. Ингээд чиглэлээ оруулмаар байна. Бид нар ингээд оролцоотой Америк гингүүд энэ Black Hole хэсэгт орсон орнууд маань яадаг вэ гэхлээр өөрсдөө улс төрийн хувьд маш тогтворгүй. Одоо бодлого модлогонол ер нь бол ингээд бүрэлдээгүй хэсэг байна шүү дээ те. За тэнгууд эдийн засгийн хувьд маш сул дорой. Тэгээд нөгөө дотооддоос зөрчилдөөн одоо дотоодын улс төрийн нөхцөлөд аяг хэцүү те. Одоо хахуул махуулж гэдэг юм уу одоо нэг эрүүл бус тогтолцоотой байгаад байгаа байхгүй тийм хэсэг орнууд үүсч эхлэв. Тэгэхээр энэ орнууд ер нь цаашдаа яавал зүгээр юм бэ гэдэг юм зөвлөмжүүдээс манай зохиолч маань бичсэн байгаа. За тэгмүүд Орос орныг бас ярина. За Орос орны гадаад бодлого тухайн үед гээд харахаар Оросыг бол эрүүлээд хүчрэх болгож болохгүй гэдэг бодлогыг бол Америк бирж байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр хүчрхчээд ирэх юм бол Америкийн эсрэг гараад ирдэг. За Орос нэмэх нь Хятад гэдэг. Хятад ч бас нэг зөвлөлтөд нийцсэн байсан шүү дээ, тий. Тэгээд энэ хоёрыг ч арайгаас салгаад тавьсан чинь одоо буцаад ингээд нэгтгэх гээд байвал буцаад ингээд хүч орох гээд байвал ямар аюултай юм бэ гэдгийг ярьж байгаа юм л да. За тэгээд Орос улс дээр Украин яаж гарч ирж байгаа гэхэлэр Украин бол Оросын одоо Евроазид нөлөөлөл тогтоох одоо ганц түлхүүр гэж. Энэ улсаар дамжиж Орос ер нь бол Евроазид маш том юм нөлөөлөл тавиад одоо нөө Евроазидын нөлөөлөл гаргаад ирвэл дэлхийд дахин л ерөөсөө Оросоос хамааралтай болох гэж шүү дээ. Тэгэхээр Америк болоод Европын холбоо барууны орнууд бол нэгдэж Украиныг дэмжиж байгаа. За тэгээд үүгээрээ болохоор нэг Оросын эсрэг Украиныг арай хүчтэй зогсоох гэдэг шүү дээ. За ийм бодлогоодыг явуулсан юм аа. Ер нь яагаад явуулсан бэ гэхлээр Украиныг бол хамгаалжуулах хэрэгтэй. Украин бол өөрөө маш том тийм стратегийн чухал ач холбогдол болсон. Өөрөө маш том хүн амтай. Тэгээ газрын баялагтай. За тэгээ хөдөө аж ахуй болоод одоо үйлдэл хүчсэн. Ер нь бол тэгээ ингээ хөгжүүлэхэд бэлэн ус гэсэн үг шүү дээ. Тийм юм байна. Тэгэхээр энэ конфликт бол ингээл ерөөсөө эртнээсээ үүссэн махна ш тий хүднээс ахуулаад тэгээ явсаар агаал ингээ сайхан дайн болоод ялцчих гарч ир. Сая л нөө дайн гарахтаа бол гэсэн шүү дээ. За Европын барууны орнуудын дэмжлэг хитрхи ойртоод ирлээ. Украин л хитрхи их ороод ирлээ тий. Тэнгүүд Орос өөрөө унаа чи маад болоод одоо аюул болж эхэлж штэ тий. Бид нар ингээд заахаа бидний та нар аюул гэж хардаг байж болно. Гэтэл та нар ирүүлээ биднэрт аюул болоо ороод ирлээ штэ. Гээд л ерөөсөө зөрчилдөө үсэл тэгэл дайм басан байгаа юм л да. Одоо тэгээд дэмжлэг нь татагдахгүй хിവэр байгаад л байхаар бол энэ дайм байгаад л ах юм шүү. Тэгээ зогсохгүй. За нэг тийм хэсэг бол гарч ирсэн. Тэгээ надад бас яагаад сонирхолтой санагдсан бэ гэхлээр би өөрөө ингээд багтаа Эрдэнэтэд амьдардаг байсан. Тэгээ Эрдэнэтээ Орос цэцэрлэгт яваад Улаанбаатар дээрээ Орос сургууль төгсөөд ер нь бол Орос багш нараар хичээл заал Орос багш нараар хүмүүжсэн. Энэ бол бас жоохон коммунист аа. Яг уу ер нь бол юм Орос соёлтой бол нэлээд ойрхон хүн байх гэдэг аахгүй. Тэгэнгүүт Орос усан талаар ярингууд ийм юм биш үү те. Тэгтэл нөгөө багш нарын биднэрт яриад байгаа зүйл нь шал өөр хийсэн байгаа аахгүй тохоо гэдэг. Тэгээ Оросууд ч өөрсдийнхөө зүгээс ярьж байгаа ш те. Орос бол гоё, Орос дэлхийд гарчвал гоё гэдэг. Гэтэл ном дээр маань ингээ гараад ирэхлээр Орос бол аюултай шүү те. Америк ингээ байжсэн дээрээ те. Тэгээд байгаа аахгүй те. За нэг ийм сэдвэл би онцлмаар санагдаж байна. Бас л нөгөө соёлын хэсэгтээ дахиад орох гэдэг юм л та. Орос зүйл бол бодос яга задарсан гэдэг юм гол нөгөө ямар нэгэн гадны хүч задлсан юм бол байхгүй зүйл бол бодос. Дотроос л өөртөө ер нь бол одоо нөлөөлсөн гол юм бол бас соёл юм л те. Нөгөө босод одоо зөвлөл бодолсон харин төлсөн улсуудтай одоо Польш гэх юм уу тэр улсууд нь л яг эдгэрч мөл яг хоёрдугаар дайны үед нөө зэрэгчээр ер нь бол нэгтгэсэн шүү дээ. Тэгээд 90-ад оны тэр нөгөө зөвлөл бодолсон садралын үеэр
Буюу ер нь бол нөгөө яхаа задрах шалтгаан нь болохоор тэгж үзэж илсэн юм билээ. Тэр Орсын зөвлөх болсон хариандээс улсууд ер нь соёлын хувьд бол одоо биднээс одоо тий дор одоо юм соёлтой гэх юм одоо нэг тийм үзүүл байхгүй тийм улсууд одоо бидний өдөртэй тахан цомжгүй байна гэдэг бас тийм соёлын ялгаанаас болж бас задрах нөхцөл үүссэн юм байна гэж одоо номдэр гарчлаа л да. Бас нэг улс төрчийн тийм яриаг сонсчихсан. Ер нь нас айгу бүдүүлэг аргаар үздэг байсан гэж орсуудыг л хэлдэг юм байлээ л дээ. Одоо Бишинский ч юм болохоор Канада руу цаачлсан 10 хэдэн настайдаа тий. Тэрнээс өмнө бол Польшид амьдарч байсан юм ааш тий. Тэнгүүд өөрөө болохоор Совет Union-ы бодлого бол маш онцгой байсан тий. Тийм болохоор би ер нь бол анти Совет Union үзэлтэн гэж ер нь бол өөрөө хэлээд байгаа байхгүй. Евраз нь өөрөө яагаад тэгж анхаарлагддаг юм гэхээр бас юу юм бэл л тий. Дэлхийн нийт хүмийн баг 70-75% Евраз амьдардаг. Дэлхийн нийт эрчим хүчний бараг 4/3 байв та. Евраз өдөртөгч тийм үү. Дэд бүтц одоо нөөц баялаг хүн ам гэдэг тэрээс хамгийн том эдийн засгийн хэрэгэлтэй төлөрчүүд байсан. Тэн дээр угаасаа тэр нөлөөлөл тогтоохын тулд бас шатар тоглоцоо олгох шиг байна л да. Харин тэгэл ашиг байна л да тий. Толгоогоо өтгөл. Номон дээр ч бас гардаг шүү дээ. Зүүн өмнөд Азийн өдөртөн тэр Евразийн өдөртөн Евразийн өдөртсөн өөр нь дэлхийн өдөртөн аюул. Сая бас би яг нөгөө нэг Орсын зөвлөлтийн талаар ярьж байхад нэг зүйл санд ороод нөгөө Польшид бас тамилаар явжсэн байхгүй юу. Тэнгүүд Польш хүмүүсийг би ингээд Орсоор ярих уу гэж асуусан байхгүй. Англиараас жоохон маруухан яриад байсан болохоор тэгсэн чинь үгүй амар дургу. Тэгээд уг нь та нар чинь ингээд part of тий Совет Union байсан юм биш үү гэх тэнгүүд гүү би тэр бид ер нь амар дургу байгаа байхгүй тий. Тийм байсан гэдгийг ингээд зөвшөөрөх дургуй ч юм уу. Зүгээр л ингээд энгийн дэлгүүрийн касн дээр зогсож байгаа кас ч дургу байхгүй. Орсуудад дургу. Орсоор юм нөгөө бичгнүүд байна уу? Орс бичгнүүд. Уг нь бол Польшид юм байт юм байлээ. Польшоор бичээд англиар бичээд тэгээ орсоор бичсэн байдаг юм билээ дээ. Тийм байт юм Тэс дургу байт юм билээ. Тэгэхээр магадгүй тэр нөгөө Совет Union-ы тухайн үеийн бодлогын өөр нөлөө ах л та гэж бодож байна. За тэгэхээр нэр дундад Азийг түрүү мөн ярьсан шүү дээ тий. Тэн дээр нөгөө нэг одоо энэ болоод байгаа Ираны конфликттэй ер нь холбогдож ямар нэгэн сэдвэн ер нь холбогдож уйлдаж гарч ирж байна. Яг уу Евразид хятад их одоо жанжлагч улс болох гээд Америк их челленж хийж байгаа. Тэгэхээр тэрийг ерөөхдөө зогсоохын тулд Америк маань өөрсдөө хятадын энержи та бох зорилгоор ерөөхдөө бол дай хийж байгаа гэж харагдсан миний хувьд бол. Анхандаа бол зүгээр нэг муслим шашны хэсэгэл ерөөхдөө бол Америкчууд маань өөрсдөө дай хийж ин гэж би бол ботхоор байсан. Гэтэ ерөөхдөө ном уншсны дараа гэх юм уу. Яг цаанаа бол тий. Цаанаа л яг Америкийн хөдөлгөөн хүчийг зогсоох гэдэг шүү дээ. Ер нь бол үлдэр. Ер нь ямар нэгэн байдлаар эдийн засгийн нөлөөлж байгаа л гэсэн үг шүү дээ, тий. Санаа маань л ихэд хэвтийг онолох. Тий. Тэлтийг хэвтийн нөхцөл байдлыг ирэхэд бол хязгаарлах зорилготой байна. Тэгээ энэ нь ингээд нөгөө талаараа бас ингээд миний харсан өнцгөр бол хэвтийг буцаад Орсыг буцаад нэг хэвттэй хэтэрхий ойрхон болгоод байгаа юм уу? Тий. Бараг нэгтэй чи гэдэг юм шүү. Тэгээ Орс маань нөгөө өөртөө бол яг гүрэн ус хит гэж явж байгаа ч гэсэн яг эдийн засгийн хувьд тийм ээ гүрэн усын хэмжээнд хүрч чадахгүй байгаад байгаа. Тэгэхээр заавал хятад руу ингээд Америк ингээд пүшлээд байгаа л харагдаад байгаа юм л да. Зөв л дээ тий тэр өнцгөөс харах нь зөв шүү. Ер нь тэгэл ийм хоёр талтай яалтгүй нэг талтай ингээд Ираны эсрэг үйл ажиллагаа явууч юм уу те Орос Украины хооронд ингээд асуудал үүсээд ингээд явах нь нөгөө талтай Орос Хятад хоёрын бас харилцааг сайжруулаад байгаа л та те. Яг Орос Хятад хоёр нэгдчихвэл ер нь манах яана гэж бодож байна. Тийм их санаа зовсон юм хэцүү асуудал те. Гэтэ яг миний ингээд яг хувийн өнцгөөс бол Орос Хятад хоёр маань бас соёлын хувьд шал өөр улсууд Орос ч гэсэн ингээд их том дахиад нэг Хятад гэдэг өөр нэг том асуудлыг гаргаж ирээд шууд хилдэг болохыг бас зорихгүй байгаа. Хятад маань өөрөө тэр мөн гаруй хуваатай дотроо маш олон үндэстнүүдтэй тэгээд Монгол нэгдчих юм бол одоо нэгдлэн муугаар ботход Хятадд өөрсдөө
маш том асуудал үүсгэл юм байлээ л дээ. Иргэний дан ч юм уу те хятад маань өөртөө том гөрөөс хэрнээ хятад ном дээр их гардаг. Иргэний данаар их задарч ирсэн те. Тийм учраас дахиад нэг өөр этник групп нэгдчих юм бол тэр нь маань ингээд бас хүчний асуудлуудыг ингээд давтаад байгаа. Эрсдэл байгаад байгаа учраас Орос хятад баярын ерөөхдөө бол Монголыг ингээд ингэ байгаагаар нь байлгах сонирхол байгаа болов гэж харагдав. Тэгэхээр бас хоёр талтай л юм да тий. Үнэн тий. Одоо өөртөө бас дотоод иччин бас л ер нь л жоохон хүчээр барьдаг шүү дээ. Ер нь л нэлээд хүчээр барьдаг. Орсууч гэсэн дээ маш хүчээр барьдаг. Тэгэхээр тэр хоёр хүчилсэн хоёр улс нэгдэхээр бас ямар ч ахын тий. Тэргээс за хэлжид мэдгүй л юм байна. За гурал авалж байгаа. Номынхаа өрөөнд бол ярьтана. Бүр цаашаа бол геополитикчнэр л биш байгаа. Тэгэхээр гуралынхаа бас подкастын төгсөх цаг болж байна л да тий. Ингээд номоо уншаад за өнөөдөр гурлаас нэг гоё хилцүүлэг өрнүүллээ тий. Эндээс ер нь дүгнээд хэлэхэд подкаст сонсогчдоо намрынхандаа ер нь юу гэж райлмаар байна, юу гэж хэлмээр байна, дүгнмээр байна. Зөвхөн ном уншихаас өмнө гэх юм уу те ерөнхийдөө улс төрийг харахаас нэг өөр харах өнцгтэй байх бах. Тэгээ нэг уншаад үзсний дараа харах өнцөг чинь шал өөр болно. Тэгээд илүү энэ маань бас хэдүүлээ өөртөө ч гэсэн асуудал юм шүү гэдгээс бодоод өөртөө тунгааж үзэх. Номнуудаа унших хэрэгтэй байх. Илүү гүнзгийрмээр байвал одоо хиний хийсэн чинь ном зөндөө байгаа шүү дээ. Дэлхийн дэг журам хятад гэдэг байна. Тэгэхээр шаарай л гэж баярлалаа мөн. Тэгэхээр манай Gen-ийн сонсож байгаа төлөөлж энд ингээд Брежневский уншаад, Henry Kissinger уншаад яваад шүү. Та нар ч хоцорхоод шүү. За, Бямбагийн хувьд. Ямарчсан энэ номыг маань тараагаад одоо 4 жил болчихж байгаа юм байна. Тэгээ уншиж хэмжээгүй байгаа хүмүүсээ бас уншаасай гэж хүсэх байна. Их том сэдв надад хамаагүй гэж бити бодоороо тойроод явах шаардлагагүй. Дөрөв би нөгөө хэлсэн шийдэл том сэдв ч гэсэн гол сэдв бол биш шүү. Тэр бас уншаад ойлголт аваасай гэж хүсэж байна. Яг би өөрийнхөө зөв бодлыг хэлчихэд зөв бурууг нь мэдэхгүй байна. Одоо ингээд нөгөө дайн лимдэ те бас орнуудын хоорондын мөргөлдөө үүсэж байгаа шүү. Тэг эн чинь бол яг наана бол юм гой нэрээр халахвчлаад байна уу гэж хардтыг одоо шил Ираныг бол одоо шашнаас нь болоо те Америкчууд ингээд гэхдээ яг цаанаа бол геополитик асуудлууд байх шиг байгаа. Одоо Украиний стратегик орон байх гэдэг нь тий. Украин ч гэсэн одоо ном дээр гарч байгаа маш чухал байршил байдаг улс. Тэгээд Украин яхаас Орос ирээдүй хамаарна гэдэг тийм. Тэгвэл энэ нөгөө нэг шууд дайн зарлаад явчих болохгүй ямар нэгэн одоо улс төрийн асуудал яриад ч юм уу шашнаас хаан гаргаж ирээл. Зөвхөн гэж яриад ч юм уу ингээд дайм айлтаа зэвсэг мөрөлдөө үүсгээд байгаа энэ цаана ер нь бол бас геополитик юм биш том асуудал яваад байгаа тийм. Улс үндэстнүүдийн хооронд өөрсдийнхөө одоо давуу байдлыг үүсгэх гэсэн хараа хяналтаа тогтоох гэсэн ч тийм үү ер нь бол цаана бол тийм юмнууд бол яваад байгаа гэж би өөрөө өнцгөөс харж байгаа. Тэгэхээр энэ ном дээр ч гэсэн тийм хүнзүүд гараад байгаа. Тэгэхээр бас манайхаа энэ номыг уншаасай гэж уриалмаар байна. Тэгээ манайхаа энэ номыг уншаасай. Тэгээд ингээд Бямба шиг бас өөрийн гэсэн өмдөгтэй болоосай гэж хүсэж байна. Миний зүгээс ч гэсэн тэгээ мөн адил компани маань зүгээс бол өрөөлж маш хэрэгтэй сэдвүүдийн хүрээнд бас ингээд шилэгдээд ингээд сонгогч байгаа номнууд маань харахаар бол шилдэг бүтээлүүд байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ номоо заавал уншаад одоо энийг бол нөгөө улс төрийн гарын авлага гэж хэлээд штэ маш ойлгомжтойгоор товчоор бичсэн гарын авлага. Тэгэхээр геополитик гэдэг зэвтийг заавал бүтнээр нэгдэг ах шаардлагагүй тий. Бид нар ч одоо улс төрч хүмүүс биш учраас бодлого боловсруулагч биш учраас гэхдээ ямар нэгэн байдлаар таны хувийн амьдралд таны ажилд нөлөөтэй байх нэ. Ирээдүгөө төлөвлөлт чинь нөлөөтэй байх нэ. Тэгэхээр энэ номыг ер нь бол заавал уншаасай л гэж ер нь уриалмаар байна. За ингээд sorry. Тийм яг гоо тэгэл өсөд дуусчих шиг бас тусгалт нь хэлгээд манай 8 группийн маань сүүлийн үед маш их номны тухай ярьдаг болж одоо группийн зүгээс ч гэсэн бас маш их шүдэр сангараа дамжуулаад чухал номнуудыг те бизнес салбарт ажиллаж байгаа болон одоо хамт олондоо хэрэгтэй гэсэн номнуудыг шүдэр сангараа дамжуулаад бас бид нарт орчуулсан ажиллаж
та хүрдэг болж тэгээд групп маань бас номын соёл маш их дэлгэрч явах шиг байна. Хурал дээр, уулзалтан дээр ном ярьдаг болж одоо ингээд номны подкаст суртал хийгдэж байна гэх юм ингээд намаар айгүйх сүүлийн үед амьсгалдаг болж номтой холбоотой маш их юмнууд явдаг болж энэ бас маш сайхан байна. Тэгээд тийм гоё номын ариун цагаан юу гэдэг. Бүтнээр мэдгүй. Гэтэ нэг тийм гоё мэдрэмж төрөөд байгаа. Тэгээд манайхан бас энэ гоё номнуудаа бас уншаад улам гоё хилцүүлэг хийгээд те номнуудын тухай хоорондоо ингээд яриад бас ингээд улам гоё соёлоо бас дэлгэрүүлээсэй л гэж хүсэж байна да. Аха. Нийтлээсээ бас энэ чинь нөгөө компани ажилтдаг байгаа маш том хөрөнгө оруулалтчтай тий. Энийг яг уншаад ойлгоод өөртөө хэрэгтэйгээр нааж авах юм бол маш том боломж ахгүй тий. Тэгээ бас удахгүй одоо манай намирхны маань тэмцээн оролдоон болох гэж байна. Шатрын тэмцээн болох гэж байна. Шатартаа бэлтгэхээс гаднаас шатрын авраг хөлгөө уншаарай гэж хэлээ. За ингэ баярлалаа.